Ажлын ярилцлаганд орохдоо хэрхэн бэлтэх вэ? Ажлын ярилцлаганд очихоос өмнө юуг анхаарах вэ гэсэн 8 зүйлийг би та бүхэндээ хүргье. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралыг Монголдоо гэсэн ураатай сувагтмын тавтаа морил. Хэрвээ та нар шинээр ирсэн бол намайг 50 гэдэг. Би ээж, эхнэр, өөрийнхөө чөлөөт цагаараа амжилтанд хүрэхийг хүсэж байгаа тань шиг хүмүүс зориулж өөрийнхөө зөвлөгөөг хүргэж байдаг юм аа. Миний хувьд Америкт их сургуулаа төгсөөж олон улсын болон Монголын томоохон байгууллагуудад ажиллаж байсан юм туршлагатай. Би ярилцлаганд маш олон газруудад өөр орнуудад ч гэсэн орж исэн. Тэгээд өөрийнхөө ярилцлаганд очихоос өмнө юуг анхаарах вэ гэсэн 8 зөвлөгөөг та бүхэндээ хүргье. Ингээд хамгийн нэгдүгээрт бид нэр хэрвээ ажлын ярилцлаганд орох гэж байгаа болвол хэрвээ та ажлын ярилцлаганд орох гэж байгаа бол баяр хүргэе. Энэ шат руу орно гэдэг бас томоохон амжилт. Гэхдээ та цаг баримтлах ёстой шүү. Яагаад юм бэ гэхээр тухайн ажил олгогч ч юм уу эсвэл ярилцлаганд орж байгаа хүний цаг зав үнэхээр шахуу байж магадгүй. Хэрвээ та хоцроод очих юм бол өөрийнхөө хувийн зохион байгуулалтгүй гэдгийг харуулж байна. Хоёрдугаарт цаг тухайн хүнийхээ цагийг хөндлө өөрийнхөө ч гэсэн зохион байгуулалтаа гэдгийг харуул. Тэгээд бас хитрхи эрт очих юм бол манайхан би ч гэсэн заримдаа тэгдэг гадаа нь хүлээж сууж агаад өөр хүмүүсийг хараад энэ надаас илүү байх юм болов эсвэл энд ямар олон цөөхөн хүн байна олон хүн байна гэдэг ч юм уу эсвэл нэг тийм өөрийгөө дотооддоо бас нэг тийм айдас үүсгээд тэгээ ярилцлагандаа ингээд сайн орохгүй байх магадлал бас байдаг. Тийм учраас нэг 10-аас 15 минутын өмнө яваад оч. Тэгээд мэдээж цаг агаар, төгжрөл тэр бүгдийг та бодолцож үзээд яг тухайн ажлын ярилцлаганд орох гэж байхдаа 10-аас 15 минутын өмнө нь яваад ор. Хэрвээ хитрхи их наан орчих юм бол бас тэр хаваар дэлгүүр хошоо албан байгууллагуудыг сонирхоод зэрэгэн тойрныг нь судлаад үз. Магадгүй те ярилцлагандаа орох чинь жоохон тайвшруулад тэгээд өгөх бах. Хит яарад очих юм бол амьсгаадаад нөгөө яг ярих гэжсэн зүйлсээ мартчих ч юм уу те. Тэгэхээр нэгдүгээр цаг баримтлах бол маш чухал. Тэгээд хоёрдугаарт бол хувцаслалт байгаа. Хувцаслалт гэхээр ажил албаны жижиг дунд байгуулагч бай, том байгуулагч бай. Тэд нэр ажилчид нь хэрхэн хувцалдаг бэ? Яг тэр загвараар нь хувцал. Хэрвээ та албан тасалгааны ажилд орох гэж байгаа бол мэдээж сайхан хослолоо цэвэрхэн те хувцлаад өөрийгөө бас хитрхи гялцал хувцс өмсчих юм бол те хүмүүс яадаг вэ гэхээр ярилцлаган дээр таны тэр хувцаар чинь дүгнээд бас нэг ярьж байгаа юмд чи анхаарал хандуулахгүй байх ч юм уу те том эмэг эсвэл нэг юм сонин юм том улаан 5 хошуутай цамц мэдхгүй энэ тэгэхгүй л ах л та. Гэхдээ жишээлбэл та загвар юм уу эсвэл бүтээлч уран сайхны тийм ажил мэргэжилд орж байгаа бол мэдээж илүү чөлөөтэй гоё хувцлах тийм боломж бас байж магадгүй. Тэрүүгээрээ өөрийнхөө уран бүтээл сэтгэлгээ, дизайн, загварын чиг хандлагыг бас илэрхийлж өөрийгөө бас нэг илэрхийлэх тийм уран бүтээлийн ажлын байруудад бас арай нэг өөр байж магадгүй. Эсвэл нэг дунд зэргийн байгууллагт очих гэжсэнаа ер нь хувцлалтаараа та бас өөрийгөө илэрхийлж байгаа. Хэдийгээр та үнэхээр сайхан оюун ухааны чадвартай чадварлаг хүн байлаа ч гэсэн та төрүүлэх анхны сэтгэл бол маш чухал байдаг. Хүн ямар ч хүн анх ингээд хүнтэй уулзаад 30 секундын дотор бол тэр хүнийгээ дүгнээд та ч гэсэн намайг дүгнээд энэ хүн ямар шохон хүн бэ гэдэг түнэлтэйг бол аль хэдийн хийгээд эхэлчихсэн байгаа. Тэний тарих бол тэрийг бол хийгээд эхэлсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар ч байсан гэсэн та хувцсалтаа тохируулаад тэгээд өөрийнхөө төрүүлэх анхны сэтгэлийг бол бас аль болох сайхан тэгээд төрүүлэхийг хичээгээрэй. Тэгээд гуравт нь бол гар барих гэд
Ер нь бол тухайн одоо ажлын байран дээр ороод тэр хүнтэй мэдлэх ч юм уу те ямар байдлаар мэдлэх вэ гэд. Тэгэхээр зарим байгууллагуудад болохоор яг хуу их олон хүмүүс ярилцлага авж байгаа тохиолдолд одоо шууд одоо очиод бүгднтэй нь гар бариад авах боломж байхгүй. Магадгүй за та ийшээ суу гэд нэг хүн дагуулж ингээд сандал дээр суулгачаад тэгээ яваад өгч байна. Тэр үед тэгсэн ч гэсэн хэрвээ гар барьж мэдлэхгүй ч гэсэн та бүхэн өөрийгөө танилцуулж сайн байна уу гэд бүгднтэй нь одоо сайхан хараагаараа те мэдлээд ингээд толгой тохих ч юм уу те эсвэл бол яг ганцаарчилсан ярилцлаганд байгаа бол тэр хүнтэй сайхан илгэсэг дотноор гар барихт бас ерөнхийдөө бол яг барууны одоо соёлд бол ялангуяа Америкт те хитрхи чанга барих нь суул барих нь тэр хүний эрч хүч бас ямар байна вэ гэдгийг гар барилтаас бас их тодорхойлдог. Японочдын хувьд та бүхэн мэдж байгаа тэр одоо хүмүүс бол ажил олгогчдоо ярилцлаганд орохдоо бол тэдэн градусаар бүхийх ч гэдэм үү тэр болгоно нь бас тодорхой байдаг. Монголчуудын бидний хувьд бол ерөнхийдөө бол сайхан илгэсэг дотноор мэдчлээ те гар барих тэгээд мэдээжээр бас инээмсэглэх хэрэгтэй шүү. Гэхдээ мэдээжээр нэг ярзаатлаа ингээд ахын цаашаа. Гэхдээ ерөнхийдөө бол бас дотн сайхан одоо сэтгэлээсээ л яваад ороорой гэж хэлмээр байна. За тэгээд дөрөвт нь анхаарах зүйл юу вэ гэхээр та бүхэн өөрсдийнхөө товч намдар тэгээд тухайн ажлын байранд орохдоо өгсөн өргөдлийн захиагаа бас аваад хэвлээ дахиад аваад явж байгаагаар. Яагаад вэ гэхээр зарим том байгууллагуудад одоо 2-300-аад хүн нэг ажлын байран дээр ороод зарим тохиолдолд хүний нөөцийн ажилтнанд тэр бүх мэдээллийг шүүгээ тулгаад ингээд явсан. Тэгээд тухайн ажлын ярилцлаганд авах гэж байгаа хүн магадгүй бүрэн дүрэн уншаагүй байж болох юм. Эсвэл одоо олон хүн байгаад тэрийг бас унших зав гараагүй ч юм уу. Эсвэл таны одоо товч намтар тэр өргөдлийн захиаг бүгднгийн яг сайхан уншаад тэрэн дээр айл хэдийн тэмдэглэл хийчихсэн ч байж болно. Та ч гэсэн өөрийгөө бэлтгэлтэй яваа гэдгийг л бас харуулахыг одоо хичээх хэрэгтэй. Тэгээд хэрвээ та ямар одоо байдлаар товч намтар бичих вэ гэдэг талаар ойлголт байхгүй байгаа бол миний товч намтар хэрхэн бичих вэ гэдэг бичлэгийг үзээд тэндээс миний бэлдсэн өөрийнхөө бүр одоо товч намтраас жишээ аваад оруулсан тэр бэлэн одоо загварыг маань татаж аваад бас товч намтраа бичиж болох юм шүү. Тэгээд тэрийг бол тайлбарын энэ хэсэгт доор хэсэгт холбоосоор оруулсан байгаа. Тэгээд давхар бас англи хэлээр бас хийж болно. Та бүхэн хэрвээ мэдэхгүй байгаа бол би энэ 50-аас гээд энэ суваг дээрээ монголоор зөвлөгөө өгдөг. 57 гээд англи суваг дээрээ бас давхар ингээд англиар хийгээд явдаг байгаа. Тийм ч учраас одоо бас магадгүй та олон улсын байгууллагад юм уу тэтгэлэг авах гэж байгаа. Эсвэл зөвхөн ажил гэхгүйгээр те их сургуульд орох гэж байгаа болвол товч намтраа бас англиар бичих шаардлагатай бол бас адилхан англи одоо миний бэлдсэн загварыг бас харж болох юм байгаа шүү. Тэгээ бичлэгүүд нь ч бас байгаа. Өргөдлийн захиа хэрхэн бичих вэ гэдэг тал дээр би бас адилхан одоо бичлэгүүд хийсэн байгаа. Тэрийг та бүхэн миний одоо бичлэгийн сангаас ороод үзэж болох юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бол товч намдар өргөдлийн захиа дээрээ бичсэн юмнуудаа бол та мэдж байгаа. Магадгүй тэд нэр уншаагүй байвал те би ингээд товч намдар ярилцлагын дундуураас ярьж болно. Товч намдрын одоо дээрээ дурдсныхаа тэр ажлын дагуу би ийм туршлага хоримтлуулсан учраас гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар өөрийнхөө одоо бодиттой одоо жишээн дээр тулгуурлаж тухайн ажлын байранд яаж хувь нэмэр оруулах одоо боломжтой чадвартай гэдгээ харуулах өөрийнхөө сайн талуудыг одоо товч намтраасаа жишээлбэл иш татаж одоо ярьжлын ярилцлагандаа ороорой гэж хэлмээр байна. За тэгээд 6 дугаарт би юу гэж хэлэх одоо 5 дугаарт юу гэж хэлэх юм бэ гэхээр байгууллага судал гэж байгаа. Тухайн байгууллагыг одоо би жишээлбэл 5 богд Монголд анх ирчээд 5 богд компани дээр одоо ярилцлаганд орж исэн. Тэгээс интернетээр ороод ажлын ярилцлаганд орохоос өмнө тухайн байгууллагынхаа ямар байгууллагуудтай хаана ямар салбарт одоо үйл ажиллагаа явуулдаг хичнээн ажилчинтай түүх тэгээ эрхэм зорилго зэргийг нь бол өөрөө уншаад судалж байгаа. Байгууллага яагаад судал гэж байгаа юм бэ гэхээр одоо за зөвхөн тухайн байгууллагын одоо
цахим хуудас гэлтгүү нийгмийн сүлжээгээр юу гэж явж байна. Энэ тэнд одоо таны сонсч байсан компани юм уу эсвэл танил найз нөхдөөсөө судлаад үз. Зарим тохиолдолд одоо тухайн байгууллагын соёл нь таны зан арын шин одоо эрхэмлэх зүйлтэй чинь тулгарх одоо нийцэхгүй байвал та тэр байгууллагт орох шаардлага бол ерөнхийдөө байна уугүй. Яагаад вэ гэхээр та ярилцлаганд одоо ажилд орох гээд орж байгаа ч гэсэн та тэр байгууллагыг бас сонгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ хөдөлмөр аюулгүй байдлыг юм уу эсвэл хөдөлмөрийн хуулийг зөрчдөг, цалингаа тавьдаг тийм байгууллага асуудалтай байгууллага байх юм бол та өөрийгөө тийм нөхцөл байдалд бас оруулахаас хэрэгэлнэ гэсэн үг. Тэгэхээр энийг бол яг ярилцлаганд орохоос өмнө бас хийж бэлдэх ёстой юм шүү гэдгийг бас сануулъя. Тэгээд 6-ад нь юу вэ гэхээр салбараа судлах хэрэгтэй. Тухайн салбарт одоо жишээлбэл би анх ингээд Монголд ирээд бол говь үйлдвэр дээр бол ажиллаж исэн ноолуур Монголын одоо ноолуурын салбарт ямар байгууллагууд байна вэ гэдэг ч юм уу. Эсвэл дэлхийн ноолуурын зах зээлд ямар одоо ноолуурын бүтээгдэхүүнийг хідээр зардаг байх нь уу, яадаг байх нь уу гэдэг тэр салбараараа тэр одоо мэдээллүүдийг бас мэдээд авчих хэрэгтэй. Тэгээд салбарын одоо жишээлбэл дундаж цалингийн хэд байдаг вэ гэдгийг ч юм уу гэх жишээний мэдээллүүдийг одоо мэдээд авах хэрэгтэй. Долоод нь юуг анхаарах вэ гэхээр та аль болох өөрөөрөө битгий одоо нэг бие байр хитрхи бие барай сандрах ч юм уу тийм тохиолдолд та өөрийнхөө хэлэх гэжсэн зүйлсийг бас мартах магадлалтай эсвэл тухайн одоо ажлын ярилцлаганд одоо оролцож байгаа хүний асууж байгаа асуултыг бас сайн ойлгохгүй, гүн утгыг нь ойлгохгүй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байх ч юм уу те. Тэгэхээр сайхан гүнзгий амьсгаа аваад өөрөөрөө байгаа сайхан дотн тэ яг одоо найзтайгаа ярьж байгаа юм шиг л одоо байдлыг бол энэ бол зүгээр би сайхан ярилцлагандаа орж байна. Энэ асуултыг асуулаа, би ингэж хариуллаа гэд бүхэн байгаагаар л сайхан болж ингээд ер нь өөрөөрөө хит их одоо хичээх юм уу эсвэл одоо хитрхи одоо хиймэл байхыг болвол ярилцлаганд одоо ярилцлага авч байгаа хүн ч мэднэ таны хувьд ч гэсэн бас хүнд байх болно. Тийм болохоор аль болох өөрөөрөө бай. Тэгээд 8 дугаарт хамгийн сүүлд миний өгөх зөвлөгөө юу юм бэ гэхээр тухайн байгууллагын талаар юм уу ажлын байрны нөхцөлийн талаар эсвэл ярилцлагын дундуур ингээ одоо авсан ойлголтоо ч юм уу тодруулах маягаар ямар нэгэн асуултуудыг бол бэлдэж асуух хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо энэ ярилцлагын нөхцөл бол та тэр байгууллагыг бас сонгож байгаа. Тэр хүн бас таныг сонгож байгаа. Энэ бол харилцан адилхан 50-50% одоо үйл ажиллагаа юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ тэр энэ байгууллагыг сонгохоос өмнө одоо мэдэхгүй байгаа зүйлээ сайн асууж тодруулах магадгүй одоо ийм ажлыг одоо ярилцлагын дээр та ингэж хэллээ. Гэтэл энэ одоо ажлын заран дээр байгаагүй гэдэг ч юм уу эсвэл бол өсөж дэвших ямар боломж байна хэрвээ тиймэрхүү зүйлийг бодож байгаа бол одоо амралт авах одоо юм уу эсвэл бол ажлын нөхцөл дээр одоо ихэр хардаг бай байгууллага хамт олонны соёл юу вэ та нар юуг онцлох вэ гэх мэтчлэн олон төрлийн асуулт байж болно. Хамгийн гол нь та өөртөө тохирсон байгууллага мөн үү биш үү тэр тухайн тань одоо шууд ажиллах гэж байгаа хүн нь одоо ярилцлага авж байгаа хүнтэй та шууд ажиллах юм уу эсвэл бол тэр ажиллах гэж байгаа хамт олон таны одоо зан чанарт тохирсон одоо тийм байгууллага байна уу хамт олон байна уугүй юу гэдгийг та бас тандаж мэдэж судлах хэрэгтэй юм аа. Тэгээд ямар ч байсан ажлын ярилцлага гэдэг маань тий ер нь бол дахиад нэг шат ахиж байна гэсэн үг. Гэхдээ гэрээний одоо яг хөдөлмөрийн гэрээ зурагтахаас наанах одоо нэг болцоо юм уу болцоо л гэж та бодож хүнтэй гэрлээд суухаасаа өмнө тэр хүнтэй болцоод яг ямар шихэн төрлийн хүн бэ гэдгийг үзэж байгаа гэдэгтэй л адилхан шүү дээ. За энэ магадгүй бас арай өөр төрлийн жишээ байх. Гэхдээ хэрвээ та бүхэн миний энэ зөвлөгөөнүүд одоо таалагдсан бол эрхийн мэргэний өргөөрэй. Дахиад энэ бичлэгийг маань бас бичлэгийн заавал үзэхгүйгээр подкаст хэлбэрээр, дууд хэлбэрээр бас та бүхэн Android утсан дээрээ SoundCloud-аас одоо сонсож бол миний бусад бичлэгүүд бас орсон байгаа. Тэгээд англи хэлээр 57 одоо дууд бичлэгүүд маань бас давхар
iTunes дээр орсон байгаа. Тэгээд SoundCloud дээр бас байгаа. Тэгээд бүх холбоос нь миний тайлбар хэсгээр байгаа шүү. За та 50 амьдралыг Монголдо бүтээж чадна. Та өөрийнхөө хувь заяаны эзэн юм шүү гэдгийг сануулад дараагийнхаа бичлэгээр уулзъя. Нэрээ тийм би бичлэг бүртээ шилдэг сэтгэлдлийг сонгодог байгаа. Өнөөдрийн шилдэг сэтгэл энэ байна. Тэгээ бичлэгийг минь үзэж сэтгэлдээ үлдээдэг та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэлдэлний бүрийг би уншдаг байгаа шүү. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяр таа. Хэрвээ та өөрийнхөө амьдралын эзэн, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадна гэж бодож байгаа бол миний бүтээгдэхүүнүүдийг Америк дахь цахим дэлгүүрээс сонирхож аваарай. Сүгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.